За энэ хадгаламжийн тооцоолол шалгах юм жижиг Excel програм хийсэн. За энэ жишээлбэл энэ тухайн хадгаламжаа нээсэн огноо. За яг хадгаламжаа хэдэн төгрөгөөр нээсэн бэ? За тэгээд тухайн тэр хадгаламж нь хизээ дуусах вэ гэдэг одоо огноог оруулж өгнө. За тэгчээд биш үү? Сар болгон орж ирж байгаа энэ хүүнүүдийн ингээд шалгаа явчихна. За тухайн одоо хадгаламжныхаа нөгөө банкныхаа Excel-ийг одоо хуулахыг аваад за энд ингээд тулгаад хардаг байна. За эндээс болохоор тухайн сард ингээд олгож байгаа хүүнүүд нь за энэ хүү шалгахын тооцоо энэ баганд болохоор яг тэр орж ирэх хүүнүүд нь байдаг. За тэгчээд үүнээсээ тухайн зарим саруудад ингээ хадгаламж руугаа орлого хийгээд байгаа юм бол энэ ингээд юу яадаг? Орлогдох юм бол энэ хадгаламжийн үлдэгдэл нь дүн өсөөд мөн түнчлэн энэ хүүний тухайн сард бодогдох хүүний хэмжээ өсдөг тийм ээ. За тийм байна. За жишээлбэл энэ дээр сая төгрөг нэмчихье. За энэ бол зөвхөн яг ингээ хүүгээр өсөж байгаа дүн байгаад байгаа. За тэгэхээр сая энийг хийснээр хадгаламжийн үлдэгдэл ийм болж байна тийм ээ. За энэ болохоор ингээ хүүтэйгээ нийлээд хадгаламжийн үлдэгдэл ийм болж байгаа нь ингээ харагдаж байна. За энийг 500 болгоё. 500 болгоё. За 500 болохоор ийм болж байна. За ингээд дагаад энэ хүүнүүдийн тооцооллууд нь ингээд өөрчлөгдөд ингээд гараад ирчихэ. За энэ дээр бол зөвхөн улаанаар тодруулсан багнуудад гараас мэдээлэл оруулаад тухайн одоо хадгаламжийн тооцоолол нь үнэн зөв хийгдэж байна. Тухайн сард авах хүүгээ би үнэн зөв авч чадчихэв үү гэдэгтээ ингээд дүн шинжилгээг явах нэ. За одоо энийг ингээд ажиллах чи. За тэгээд за энэ тухайн сард бодогдсон хүү ийм байна. За тэгтэл энэ ийм хүү авсан байна. За ингээ хадгаламжаа хаахад авахар хүлээгдэж буй дүн ингээ гараад ирнэ. За ингээ нийт авсан хүү, нийт тооцоолсон хүү ингээ гараад ирж байна. За ийм Excel байна. За энэ Excel бол яг тухайн одоо сард бодогдож байгаа хадгаламжийн хүүг бол яг үнэн зөв тооцоолж чаддаг байгаа. За энэ яагаад ингээд энэ авсан хүү ийм байгаад байна. Энэ графикны хувьд бол яг нөгөө өмнөх хадгаламжийнх нь өмнөх хүүнийх нь үлдэгдэлтэй ингээд нийлээд ороод ирсэн. Яг жишээд өмнөх сарын. За ингэж хадгаламжаа шалгах боломжтой юм Excel байна. За дараагийнх нь болохоор за энэ хадгаламжийн Excel-ийн хажууд энэ юу байгаа. За би өнөөдөр ийм мөнгийг одоо 103% хүүтэй хадгалууллаа. Хүү тооцоох нь сар тооцоход ийм байна. За жилд хадгалуулвал энэ хэд болох вэ гэдэг нь урьдчилж тооцоолдог. За тогтмол 10,000 төгрөг хийхэд за хүүний хэмжээ ийм байна. За хүү тооцох сар нь ийм байна. За тэгвэл энэ хэд вэ? Хамжилын хугацаатай хадгалахад ийм болох нэ. Сар бол 10,000 төгрөг хийгээд хад хүүний
тухайн сарын хүн ийм байвал гэх жишээ нь. За тогтмол хийх мөнгө ийм. За тэгээд хүү тооцох сар 11 бол ийм болох нэ. За ирээдүйд 10 сая төгрөг бий болгох юм бол одоо 6 сая 323 мянган төгрөг хийгээд 5 сар 9.6 хүүтэй хадгалбал болох нэ гэх жишээний ийм тооцоол юм тий. За энэ нь болохоор тогтмол ийм мөнгө тогтмол сая төгрөг дансантай хадгалбал тий хүүний хэмжээ 15 жил хадгалахад ийм болох нэ. За тогтмол хийх мөнгө ийм хүүний хэмжээ ийм. За гэх мэтлэн одоо мөнгөний одоо ирээдүйн үн цэнийг ингээд тодорхойлох ийм бас бодолтууд байгаа. За ингээ хадгаламжаан бол хадгаламж зээлийн хоршоо жижиг газруудаас ингээд мөнгө хадгалуулахад эргэлзэж байвал энэ хүү хэсэлээр бас давхар шалгаж үзээрэй.